Та бид Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод аж төрж байна. 300-ны түүхтэй нийслэл хот маань хөгжлийнхөө аль шатанд явна вэ? Бид энэ сэдвээр төрөл бүрийн мэрэгчлүүдийг урьж нийслэл шийдэл нэвтрүүлгээр ярилцах болно. Сайн бацгааны үзэгчдээ, нийслэл шийдэл нэвтрүүлгийн шинэ дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн болоод байна. Бид энэ удаад барилгын инженер нэвтрүүлэгтээ урьсан байгаа. Тодруулбал барилгын инженерүүдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн Од Мандах гэж залуу инженерийг ураад байна. Сайн байна уу та? Сайн байна уу. Манай нэвтрүүлэг бол хотын хөгжилтэй холбоотой салбар бүрийн мэргэжлүүдтэй санал солилцдог нэвтрүүлэг л дээ. Тэгэхээр та бол барилгын инженер хүн байна. Ер нь Монголын барилгын салбар одоо ямар хүн шатандаа явж байна вэ? Хөгжлийнхөө та юу гэж харж байна? Сүүлийн жилүүдэд бол барилгын салбар бол нэлээд эрчтэй хөгжиж байгаа. Тэр бол одоо Монгол улс чинь нэгт бол уулуурхай. Тэгээ хоёрт барилгын салбар бол одоо нэлээд хүмүүсийг ажлын байраар хангаж явдаг. Тэгээд гадны өндөр технологиуд бол нэлээх орж ирж байна л да. Тэгээд одоо оюутлогоо тэгээд том төслүүдийг дагаад бас технологи тэгээд тэр инженеруудаас өөрсдөө хөгжүүлэх тийм боломжуудаас гарч ирдэг. Ер нь бол барилгын салбар болсон нэлээ сайн хөгжиж байна. Гол нь яг нь манайх үйлдвэрлэгч орн биш болохоор материал худалдаа бол ихэнх дандаа ур тасал хамааралтай байгаа. Шинэ техник технологи нэлээд орж ирж хөгжиж байна гэж байна тий. Тэгэхээр манай улсын нийслэл ялангуяа энэ одоо юу гэдэг манайх чинь бас байгаль цаг агарын хувьд харьцангуй ялгаатай орн шүү дээ. Манайд яг нутагших, манайд нийцэх одоо тэр тал дээр та бүхний судалгаа шинжилгээ ямар байдгийг? Ер нь бол яг одоо сүүлийн үеийн одоо мэдээллийг харж байхад бол ялангуяа одоо каркасан барилга, одоо апартментууд буюу одоо нийтийн орон сууц одоо их баригдаж байна л да. Энэ ч яг нөгөө талаар зах зээлийнхаа бас шаардлагаар одоо иргэд одоо тав тухтай чанартай одоо орон сууцнд амьдрахыг бол хүсдэг. Тэрнийхээ дагуу одоо барилгын компаниуд маань одоо орон сууцны төслүүд рүү их бас хөрөнгө оруулж ажиллаж байна л да. Сүүлийн үед дэлхийн нийтлийн чиг хандлага бол хотын төвдөө ингээд өндөр байшинтай шамбаарлах биш аль болох тайван амгалан байдал амьдрал эрэлхийлээд тэгээд өөрийн гэсэн одоо юу гэдгийг одоо тийм дороо гаражтай нэг тийм хувийн хауснуудтай тэгээд хотын зах руугаа тийм амьдралын хэв маяг руу шилжээд байгаа шүү дээ. 2-3 жилийн хугацаанд бол ерөнхийдөө яармаг одоо нисэх орчимд бол нэлээх бүтээн байгуулалтын ажлууд бол хийгдсэн. Тэндээс төсөл хэрэгжүүлж байгаа компаниудыг бол ерөнхийдөө харж байхад одоо хуучин бол барилгын компаниуд дандаа нэг орон сууц бариад борлуулдаг гэсэн одоо дандаа хорооллоор нь тэр тус маань хороол дотроо сургуультай, цэцэрлэгтэй, офистай тийм байдлаар бол төлөвлөж байгаа тийм томоохон хотхнууд бол байна. Ер нь барилгын инженерүүдийн хийдэг ажил одоо юу байдгийг ерөнхийдөө л одоо барилгачин гэдэг юм уу тэр чиглэлээс ямар ялгаатай юм бэ? Ер нь бол яг одоо би ч одоо яг 11 он төгссөн. Тэгээ төгснөөс хойш одоо инженер болох гол одоо явж илээ. Одоо насаараа л одоо суралцдаг гэдэг одоо манай Ахмад одоо зөвлөх инженерүүд бол ярьдаг. Тэгэхээр бол одоо яг миний харж байгаагаар бол инженер гэдэг хүн бол нэгдүгээрт бол одоо эдийн засгийн тооцоо бол тэгээд материалын тооцоо тэгээд мэргэжлийн тооцоо хийх чадвартай. Дээрээс нь хамгийн гол нь инженер хүн бол талуудын одоо уялдаа холбоог сайн олж харж тэрийг бас уялдуулж ажилладаг хүн байт юм байна. Учир нь юу гэхээр захиалагч гэдэг хүн одоо хөрөнгө оруулж байгаа. Тэр хүн бол мэдээж тухайн төсөл төр хөрөнгө оруулаад мэдээж ашигтай ажиллахыг хүснэ. Нөгөө талаараа болохоор чанартай барилга барихыг хүсдэг. Тэрийг нь тухайн инженер хүн бол тэр хүний материал цаг завыг үргэхгүйгээр хамгийн одоо зөв тооцоолол зөв шийдлүүдийг л одоо алхам тутамдаа гаргаж явдаг хүн байдаг. Инженер хүн байдаг. Тэгээд хоёрт гэвэл ажилчдыгаа одоо мэргэжилтэй ажилчдыг удирдах ажилладаг. Тэгэхээр бас тухайн тэр ажилчдыг одоо
эрүүл аюулгүй ажиллах нөхцөлийг нь хангах. За тэр хүмүүсийг хүн болгон л ардаа амьдралтай гэр бүлтэй тэр хүмүүсийг эрүүл аюулгүй амьдрах нөхцөлийг бүрдүүлэх. Дээрээс нь хүмүүсийг сургах, хүмүүсийг чадваржуулах. Тэгээд одоо тухайн одоо төсөл одоо нэг аливаа нэг барилгын ажил маань нэг төсөл байдаг. Тэгээд төслийг цаг хугацаанд нь за ерөөсөө чанартай тэгээд зардал төсөвт нь багтааж барих үүрэгтэй байдаг. Энэ бүх ажил бол инженер хүний гараар зангидагдчих явдаг байна. Энэ чиглэлийн дагуу гадны юу гэдгийг томоохон төслүүдийг манайд оруулж ирж өөрөө гар бие оролцсон тийм төслүүдээсээ хэлж. Яг хоо миний хувьд л 14 онд Экур инженеринг гэдэг компани дээр бол ажиллаж байхдаа одоо PMIS буюу одоо төслийн одоо менежментийн системийг бол нэвтрүүлээд энэ дээр бол яг хоо Европын сэргээн босголт хөгжлийн банк бас дэмжлэг үзүүлээд энэ системийг хөгжүүлээд барилгын компаниудаас нэвтрүүлэх ажлыг бас хийсэн. Одоо ч бас энэ системийн хөгжүүлэлтийн сайжруулалтын ажлуудаас хийгдээд явж байгаа. Энэ нь бол яг гол зорилго нь бол Монголд яг барилгын компаниуд яг 90-ад оноос хойш ингээд хуучин нэг барилга трест гэж байж хахад задраал тэгээд эндээс үүссэн барилгын компаниуд маань хөгжөөл яг явсан. Тэгвэл гол юмнууд маань одоо барилгын компаниуд машин механизм, хүн хүчтэй, материал баазтай болцсон байна. Тэгээд хамгийн гол юм гэвэл одоо менежмент тэр зэс маань нэг автоматжуулах ажлуудаас айгүй дутагдaltaй байдаг. Дандаа л одоо бичиг цаас нь хурал хүртэл хурлын одоо процесс гэхэд цаасаар явж идэг. Тэрийг нь бид нэр системээр автоматжуулаад за нөгөө материал захиалгууд одоо бүх цаасаар явж идэг. Эсвэл нэг ам байдлаар ч юм тэрийг нь бид нэр системээр бас автоматжуулаад энэ бүхэн одоо эргүүлээд нөгөө тэр захиалагч, хөрөнгө оруулагчийн зардлыг хэмнэх. Тэгээд ерөнхий гүйцэтгэж буй барилгын ажил гүйцэтгэж байгаа компани тухайн төсөл дээр ашигтай ажиллах тэр боломжийг л бий болгох гэдэг. Гурав тэгвэл ерөнхийдөө аливаа нэг барилгын ажил одоо баригдаад дууссан ч гэсэн тэр бол тухайн одоо гүйцсэн байгууллага гүйцсэн одоо инженерийн одоо инженерт бас ашгүй холбоотой байдаг. Ямар нэг асуудал эргээд болоход бол бид нар одоо тухайн тэр барилга дээр үүссэн одоо бүх ажлуудыг бол тухайн барилгатай холбоотой ямар асуудал бүгдийг улаан дэвтэр ч юм уу те ингээд акт бичвэрээр баталгаажуулж явдаг. Энийг бас давхраас системээр шийдэх боломж бас бий болгосон байгаа. Гэр хорооллыг дахин төлөвлөж барилгажуулж байгаа энэ ажил бол нэлээд удаашралтай юм шиг санагддаг л та. Энийг инженер хүний хувьд бас яаж харж байна? Ер нь бол яг хоо миний харж байгаагаар бол гэр хорооллыг бол дахин төлөх бол зайлшгүй шаардлагатай. Яагаад гэвэл одоо утааны асуудлыг хүмүүс зөвхөн яриад байна те. Утаанаасаа гадна за хөрсний бохирдол гэж одоо маш том асуудал байгаа. Нүдэнд үзэгдэхгүй болохоор л хүмүүс нэг төдийлөн ярихгүй байгаа. Одоо ингээл хавар боллоо гэхэд нөгөө л нэг 100 жилийн өмнө байсан нөхөн жорлонгууд байж л байгаа те. Тэгэл тэндээс чинь янз бүрийн халдвар төвчин гарна. За тэгээд яг нь гэр хорооллын хороол руу одоо хамгийн гол нь дид үтсийг татах асуудал байгаа. Тэгэхээр бол яг нь миний харж байгаагаар бол яг зарим нэг газруудаар бол яг одоо энэ жил ингээд дид төвийн ажлууд бас хийгдээд явж байгаа. Гэхдээ л яг хөрөнгө мөнгө санхүүгийн асуудлаас бол зарим нэг удаашралтай байгаа хэл та. Тэгээ ер нь л яг миний харж байгаагаар бол гол нэг мөнгө санхүүтэй холбоотой тэр асуудлууд нь шийдэгдээд тэр газар чөлөөлөлттэй холбоотой асуудал нь шийдэгдээд ирчихвэл бас энэ төслүүд бас гайв хурд явах боломжтой болов гэж харж байгаа. Энд чинь цаагаараа нөгөө амьдрал ард иргэдийн амьдралыг сайжруулъя. За тэгэл нөгөө нөхөн жорлонгийн мэдээж тоо цөөрн. Гэхдээ энийг ингэж олноор нь шаваарлдуулж өндөр барилгад оруулах гэхээсээ илүү одоо гэр хороолд байгаа иргэдтэй тохироод арай өөр байдлаар шийдэх тал дээр бас гаргалгаа байж болох юм гэж бодоод байгаа байхгүй юу? Одоо ер нь бол яг пассив барилга гээл одоо дулааны алдагдал багтай тийм барилгууд бас технологиуд бас байдаг. Тэгэхээр ер нь бол яг заавал нэг 4 хааны дунд тий шамваарлаж одоо энэ чинь нийтийн байр штэ бид нар амьдарч байгаа орон сууц чинь тэгэж амьдарсны бол яг тустай газартай тустай одоо гаражтай хашаатай тэгж амьдрах нь илүү
5 тухтай байна л. Байна тийм. Гэхдээ тэхийн тулд одоо нөгөө шугам хоолойг нь татах бас үндсэн том асуудал нь байна тийм үү? Тийм. Энэ дээр бол одоо яах аргагүй одоо улс л одоо яг эхний ээлжинд хаана илүү нэг яаралтай байна. Мэдээж одоо мөнгө санхүү бол хязгаарлагдмал. Тэгэхээр хамгийн яаралтай газрууд руугаа л одоо дахин төлөлтийн төслүүд нь хийгдээд явж байгаа гэж ойлгож байгаа. Нийтээр нь одоо нэг өдөр шийдчихнэ гэхээр бол боломжгүй л ахал та. Асар их хөрөнгө мөнгө шаардлагатай юм чинь. Royal Peak Entertainment Media Group та бүхэндээ хэрэгтэй бүхнийг танд хүргэх богц худалдааны суваг. Нийгэм улс төрийн мэдээллийг халуун цэгээс нь хамгийн түрүүнд хүргэх Сэдэв ТV. Эрүүл амьдралын хэв маяг, зөв сонголтыг танд уламжлах Гэгэ телевиз. Хүүхэд залуусын боловсролд үнэтэй хөрөнгө оруулалт хийх Оргил ТV. Entertainment ертөнцийн дэх сонь содон шинэлэг бүхнийг танд сонирхуулах RP Entertainment суваг. Хөгжмийн ертөнцийн шин саргуу бүхнийг танд шууд хүргэх Дуу шоу гэсэн 6 сошиал сувгийг санал болгож байна. 21 аймаг болон дэлхийн 8 улсад манай төлөөлөгчид мэдээлэл, нэвтрүүлэг, контент бэлтгэн 8-аас 22 цагийн хооронд 700 мянган хэрэглэгчид шууд хүргэн ажиллаж байна. Амжилтын оргил өд хамтдаа Royal Peak Entertainment Media Group. Тэгэхээр нийслэл баригдаж байгаа барилга байгууламжуудын энэ стандарт аль хэр хангагдсан байгаа вэ? За, ер нь бол яг одоо орон сууцны одоо барилгын тухай хууль дээр бол яг барилгын норм ба дүрм, тэгээ барилгын стандарт гэж ойлголт бол байдаг. Тэгээ барилгын норм ба дүрм гэдэг бол ерөнхийдөө барилгын бол хууль. Ерөөсөө норм зөрчиж бол ерөөсөө барьж болохгүй. Инженер хүн бол тэрийг бол байнга дагж явах хэрэгтэй. Ямар ч одоо захиалагч гэдэг хүн бол тэр чинь хөрөнгө оруулж байгаа хүн. Одоо барилга бариулж одоо ашиг олгочлоо юм шүү дээ. Гэхдээ ямар нэг юм хэм хэмжээ байх хэрэгтэй. Тэр нь бол хязгаар нь бол норм дүрмээр хязгаарлагдана. Тэр норм дүрмийг давж одоо ямар нэгэн ажил хийнэ гэдэг бол эргээд тэр тухайн барилгынхаа насжилт эргээд ямар нэгэн одоо гал усны аюул ч юм уу болох эрсдлийг бас бий болгодог л доо. Миний харж байгаагаар бол яг хуу манай Улаанбаатарт хуучны нэлээд олон барилгууд байдаг. Тэр болгон одоо ингээд жилээс жилд ингээд газар хөдлөлийн давтамжуудаас нэмэгдээд байдаг. Тэнд бол одоо ямар нэг байдлаар эрсдэл гаргахыг бас үгүйсэхгүй л дээ. Тийм. Тэгэхээр бол ер нь бол яг хоо Японд бол жишээлбэл ерөнхийдөө нэг орон сууцнууд бол 30 жилийн зайтай дахин төлөлөөд байт юм байлаа. Манад бол тийм боломж бөгөөд санхүүгийнхэн боломж чадах нь бас байхгүй. Дээрээс нь энэ бол яг бодлогоор л ерөнхийдөө хуучны барилгуудад дахин төлөлтөнд оруулаад сайжруулах шаардлагатай байна. 30 жилийн зайтай гэхээр ч одоо хуучин барилга яан гэсэн үг үү? Тэн дээрээс хэлбэж янзлуун гэсэн үг буулгаад дахиж барьдаг. Оо за. Гэхдээ яг тодорхой басан дүрм журм стандартыг дагаж мөржиж бас эндээс хугацаанд хамаарах байх л та. Тэгээд ер нь бол яг одоо нийслэлд байгаа олон барилгууд байна, дахин төлөлтийн ажлууд байна. Тэгээд хамгийн гол нь хуучны барилгач нь гэдэг нэг цаг хугацаа явах тусам л одоо шугам хоолой зэврээл тэгээд илэгдэл хорогдолд ордог. Тийм. Тэгэхээр энэ асуудал ерөнхийдөө бол яг урсгал засвар гэдэг юмыг бол зайлшгүй их шаардлагатай. Одоо барилгын компанид бол нэг барилга бариад нэг сөөгч шилжүүлэл хаяа явдаг. Тэгээд сөөх бол ерөнхийдөө тэр чинь иргэдээс бий болсон байгууллага бас хуримтлаа үүсгээл одоо урсгал засвараа хийгээл явах зайлшгүй шаардлагатай байгаа. Засвар үйлчлэгээ хийгээд тахт барилгын насчд бол яг хугацаа нормынхаа дагуу байна л да. Барилгын компаниуд гээд ингээд ярихаар мэрэгжлийн бус хүмүүс энэ салбар руу орж ирсэн байх тийм хандлага бас нэлээд нийгэмд байгаа тийм. Нэг жоохон хөрөнгөчөөд юм уу тийм болонгуудаа энийг одоо энэ салбарыг ашиг олох яг салбар мэтэр хараад тэгээд энэ салбар руу орж ирэх тэгээд барилгын компаниуд нэлээд олон болох эргээд хэрэгээрээ ашиг олох гэсэн хүмүүсийн эрэлт хүсэлтээр үндэслээд шүү дээ. Өөрөө инженер хүний хувьд энийг аль талаас нь харж байна? Одоо хандлага ямар байна? Яг хөө саяхан бол ер нь хэдэн жилийн өмнө 8% зээлгээл гарахад айгүй их барилгын компаниуд бас шинээр бий болоод дээрээс нь маш их одоо орон сууцнд баригдлаа шүү дээ. Тийм. Тэгээд ер нь бол яг хөө яванда зах зээлийнхэн жамаар дээрээс нь одоо цаг үеийн шаардлагаар гэх юм уу одоо хэн дуртай болгоно
барилга руу ордог биш. Одоо бол хаасаагүй орон сууц баригдаж байна. Тэн дундаас материал, за тэгээд чанар, дээрээс нь зөв менежменттэй компани одоо илүү их одоо тэндээс тэр төсөл дээрээс ашигтай ажиллана гэсэн үг л дээ. Тэрнээс хуучны зөвхөн мөнгөтэй хүмүүс нэг таамгаар барилга барайл, нэг инженер хөлсөлж аваад тэгэл барилга бариулаад тэгээ нэг зараад ашиг хийчихнэ гэдэг ойлголт бол эрэнд яванд хомогдох баг. Тэгэхээр яг хаа зах зээлийнхэн жамаар бол тэгэл мэргэжлийн бос хүмүүс энэ салбараас шахагдаад гарах л баг л та. Та түрүү хэллээ барилгын инженер хүн бол одоо олон талын ингээд цогц зүйлийг томоор харж явах хэрэгтэй гэж хэлжсэн. Тэгэхээр яг та бүхний одоо энэ мэргэжлийн онцлог гэдэг юм уу хот төлөвлөлтөнд шийдвэр гаргаж байгаа хүмүүсийн одоо тэднэрт аль хэрэг хүрж идэгин. Та нарын үгийг аль хэрэг сонсч төлөвлөгөөндөө хэрэгжүүлж идэгин. Сүүлийн үед бол одоо яг нь барилга хот байгальтай яамнаас одоо дүрм босруулж байгаа дүрм журам дээр бол яг бид нар инженеруудын холбоогоор дамжуулаад саналаа бас өгөөд явдаг инженерүүд. Тэгээд энэ дүрм журмууд дээр инженерүүд өөрсдийнхөө санаа бодлыг тусгаснаар тэр нь цаашаага бас хэрэгжээд явахд бас нөлөө үзүүлдэг. Нийслэл шийдэл нэвтрүүлэг үргэлжлэж байна үзэгчтэй. Тэгэхээр бид энэ удаад барилгын инженер Од Мандахтай ярилцж байгаа. Тэгэхээр гадуур ярьдаг штэ энэ орон сууцны барилгууд баригдаж байгаа төмөр каркадсан бүтэцтэй тоосгоор бас барьдаг те. Тэгээд дүүргэлт нь блокоор дүүргдэг энэ төргээл ард иргэд янз янзаар барьдаг. Энэ бүхэн одоо барилгын стандарттай зөвшөөрөгдсөн байдаг юм уу? Эдгээрийн давуу тал, сул тал гэж байх уу? Байлгүй яг. Одоо энэ бүх материал дээр одоо материалынх нь өөрийнх нь бас стандартын шаардлага гэж бас байгаа. Одоо MNS. Тэгээд дээрэс нь ажил гүйцэтгэх норм дүрм гэж бас байгаа. Өргөт бүтээцээр бол яах вэ? Цутгамал бүтээцээр бол яах вэ гэдэг. Тэр бүх юм бол одоо хуультай дүрмтэй байдаг байгаа. Ер нь одоо яах вэ? Хамгийн гол юм чинь материал одоо нийлүүлэлтээс л хамаарна л да. За ойр авд нь тухайн төр төсөл хэрэгжиж байгаа газар нь тоосгоны үйлдвэр байдаг бол тэнд одоо өөрлөгийнхөө ажлыг тоосгоор үүсгэх нь бас илүү одоо тээврийн зардал бөгөөд зардлаас бол илүү хямд байна. Хоёрдугаар бол яг тухайн тэр одоо захиалагчийн өөрийнх нь одоо хүсэл одоо сонирхлоор ерөнхийдөө бол яг зураг төслийг гүйцэтгэдэг. Одоо шаардлагын дагуу одоо захиалагчийн хүсэлтийн дагуу гэсэн үг л дээ. Тэрний дагуу зураг төсөл гүйцэтгээд зураг төсөл маань одоо экспертизээр ороод одоо баталгаажаад тэрний дагуу ажил гүйцэтгэдэг байгаа. Тэгэхээр одоо тий тоосгон барилга нь сайн муу, одоо каркас нь бас сайн муу тийм тэгж бол бас харьцангуй ойлголт юм байна. Тэр харьцангуй ойлголт. Тий. Ер нь бол одоо бүх зүйл чинь одоо бүх одоо барилгууд одоо бүгд зураг нь байна. Зургийнхаа дагуу одоо экспертизээр ороод баталгаажаад энэ дээр бас хяндаг хүмүүс байдаг. Тэгээд барилгын ажлууд бол хийгдээд ерөнхийдөө бол бид нар саяхан харлаа энэ урд туршид маань аюултай өвчин гараад бид нар эмнэлэг барьлаа тий 7 хоногийн дотор л ингээл том эмнэлэг барьлаа шүү дээ тий. Тэгээд барилгын явц бол маш хурдан ингээ барьж болж байна. Манайд бол одоо барилга баригдахад ямар хэдийн хэмжээний цаг хугацаа ордог үлээ. Шууд ингэж харьцуулж болохгүй л байх л да. Гэхдээ хурдан баригдсанараа сайн муу ч юм уу удаан баригдсанараа тийм юм гэсэн асуудал бас байж болох байх та тий. Ер нь бол яг хуу тухайн барилгын өөрийнх нь одоо хийц онцлогоос хамаарат шаардлагууд байдаг. Хүн хүч сайтай тэр технологийн шаардлагыг баримталаад ажиллаж байгаа тохиолдолд бол тухайн барилгыг бас хурдан барих боломжтой. Одоо хятад баригдаж байгаа тэр эмнэлэг бол жишээлбэл металл хийц бүтээцтэй байгаа. Тэгээд металл хийцтэй барилга бол үйлдвэрт зураг нь хийгдэж зургийнхаа дагуу үйлдвэртэйг тэр баган дамнуур нь өгсрал нэрэл одоо суур буюу тэр нойтой ажлууд дууссаны дараа бол өгсрал явахад бол илүү хурдан бөгөөд хялбар байдаг. Одоо манай Улаанбаатар хотод баригдаж байгаа ихэнх орон сууцуд бол дандаа юу байгаа төмөр бетон каркасан бүтээцтэй. Тэгэхээр энэ маань одоо бетон бол 28 хоногийнхаа батрахыг авч бэхждэг. Энэ хугацаанд одоо ерөнхийдөө яг хотод Улаанбаатар хот баригдаж байгаа барилгууд маань нэг 6-аас 7 хоногт каркас сутгалтын ажлууд бол хийгдээд явж байгаа шиг
явдаг л да. Ерөнхийдөө топ бүсч компаниудын юу харж байхад тэгэхээр бол ерөнхийдөө бол яг хуу технологийн шаардлагыг хангаад явж байгаа тохиолдолд чанарын хувьд бол тэр хугацааны хурдан удаан гэсэн бол байхгүй л тийм. Тэгэхээр таны ярианаас яа харахгүй танаас салбар бол ингээд түүхийн эдийн те түүхийн эдийн одоо бид нар уртаас их ихтэй хамааралтай болохоор бүхэл одоо бүтээн байгуулалтын явц юмд хамааралтай болчиход байна л да. Хэрвээ манайх одоо ингээд юу гэдгийг төмөр өөрсдөө одоо те үйлдвэрлэдэг. За тэгэл бусад өөр сая орлуулж болох энэ дотоодоос нөөцөө хангадаг тодорхой хэмжээнд ийм боломжтой болох юм бол бид нар бас энэ салбар түргэн хөгжих юм боломж байна гэж ойлгож болох уу? Тэгээ ер нь бол яг манай Монгол улсад бол төмрийн одоо өдөр бас олборлоод бас урагшаа гаргаж байна л да. Тий. Одоо аль Америкт л одоо 100 жилийн өмнө л одоо металл хийцээр өндөр барилгуудаа бариад одоо цамхгуудаа барьсан тэр нь одоо ч хүртэл байж байна. Бид нар одоо их барилгад ордог хамгийн гол хийц бол арматур байдаг. Арматурынхаа одоо ихэнхийг урд хөршөөсөө зарим нь Оросоос оруулж ирж байна л да. Дархны төмөрлөгийн үйлдвэр гээл одоо манайд алдартай тийм үйлдвэр байсан шүү дээ тий. Одоо бол байхгүй байгаа тий. Одоо бол яг хөө ерөнхийдөө миний сонссноор бол би бас андуурч магадгүй. Ер нь бол яг хөө арматураа гаргахаа бол гам бөмбөлөг үйлдвэрлэж байгаа гэж бол сонссон. Тий. Хамгийн гол барилга дээр одоо ингээл 100 боллоо. Одоо барилгын сэзээ эхэлнэ. Тэгэхээр одоо орон 21 аймагт бүтээн байгуулалтын ажлууд эхэлнэ. Улсын болон хувийн ингээл. Тэгэхэд хамгийн их одоо барилгад ордог хамгийн үнэтэй материал бол ихэнх зарлын нийцэлдэг материал бол арматур л байдаг. Тэгээ арматурын одоо хэрэгцээ шаардлагыг бол дангаас дархны үйлдвэр бол хангаж дийлэхгүй. Тэгэхээр бол зайлшгүй одоо импортоос гаднаас авахаас зур аргагүй болдог. Энэ нь өөрөө эргүүлээд одоо манай Монголд одоо барилгын материалын үйлдвэрлэл энийг бас одоо зайлшгүй хөгжүүлэх бас шаардлагатай байгаа. Одоо дан ганц одоо төмөртөн каркасан бүтээцсэн биш. Одоо металл хийц дамнаруугаа үйлдвэрлэдэг, баган дамнаруугаа үйлдвэрлэдэг болчвол одоо барилгыг одоо өвлийн улиралч гэсэн бас явуулах бас боломжтой л доо. Одоо гол нь нөгөө нэг арматур одоо бетон одоо төмөртөн хийцээр их барилгууд баригдаж байгаа болохоор л одоо зайлшгүй 103 сар 4 сард л одоо цаг нартаа уралдаж л одоо барилгачд маань одоо барилгын ажлыг гүйцэтгэж байна л да. За баярлалаа танд. За үзэгчдээ нийслэл шийдэл нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт барилга угсралтын мэргэжсэн инженер Монголын барилгын инженерүүдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн мөнх чаргалын од мандах оролцлоо. За анхаарлаа хандуулсан үзэгчдээ баярлалаа.